За сайн байцгаана уу манайхаа. За Америкийн нэгдсэн улсын NBA. За тэрэн донд Алтер Chicago Bulls. За Minnesota Timberwolves-ийн за тоглолтыг бүр яг 1-р игнэний судлаас үзлээ. За тэгээ энэ судал $7800 үнэтэй судлаас тоглолтыг үзсэн. За надад төрсэн сэтгэлээ гэ топ хүнтэйгээ хуваалцъя. За манайхаа миний пэйжийг сайхан лайк, шеэр тэгээд комент бичээд өгөөрэй. The best jacket in the whole place, right here. He's talking about me. За навагста хамгийн гоё жакет явж байгаа хамгийн ганган залуу энэ талбай дээр гэж хэлсэн шүү. Сонссон биз манайхаа? Манай багийн тоглогч бүгдээ ингээ гарч ирэхдээ энд хурж ирж гарч ирж нэг нэгнтэйгээ мэдлдэг байхгүй юу? Тэгээд тэгэхээр энд байдаг санд хамгийн чухал нь болчдөг байхгүй юу? Чикагогийн танилцуулж байгаа байхгүй. Хүмүүс ямар ч ингэ тоож маахгүй те. Одоо манай Миннесотагийн гарч ирж байгаа байхгүй. Тэнгүү чинь чи зү. Эхний игнэний судлыг Америкт болохоор $1 миллион буюу $1 сая үнэтэй судал гэж хэлдэг юм байна. За ягаад тэгэхээр энэ дээр олон давуу тал байгаа. За хамгийн эхлээд гаднаас VIP хаалгаар орд юм байна. Ямар ч оржир дараалал шууд сүмгээл тавьад орчдөг. За хоёрдугаарт тэр дотроо нэг юм супер ийм заал байна. За хоол унд уух юм бүгд өнгөө. За тэгээ ерөнхийдөө энэ Ариана болохоор 20,000 хүн орд юм байна. За 20,000-аас 600 хүн тэр дотроо орох хэрэгтэй юм. За тэрэн дотроос 40 хүн тэр VIP гэдэг тусгай судал дээр сууд юм байна. За энийг нь болохоор тоглолт эхлэхээс дуусах хүртэл тэр хоол унд уух юм ерөөсөө бүгд өнгөө тэгээд үйлчлэгчдээ авчирч өгд юм байна. За дээрээс нь тэр яг нэг сууж байгаа ширээн зөвхөн биднэрт ингээд зовлох өөр хинж ашиглах хэрэгтэй. Хүссэн үедээ ирэл хүснээ аваад энэ бол гоё юм байна. За дээрээс нь заал руу ороход яг нэг тоглогчд ордог хаалгаар ингээд ордог юм байна. Тэр бол надад маш гоё сэтгэлтэй. За тэгээ хамгийн гоё юм нь болохоор зөвхөн 1-р игнэний судлууд яг тоглолт болдог тэр дүүдэн модны шалан дээр засцсан байт юм байна. Тэгэхээр энэний давуу тал нь болохоор яг нэг тоглогчд ингээд явж байгаа тоглож байгаа тэр хөдөлгөөн ингээд надад яг ингээд мэдрэгдээд байт. За тэгээд дээрээс нь хүүцний чихэрж байгаа чимээ бүрээсээ яг бодитоор сонсож байна. За бидний ард байж байгаа нэг 2-р игнэний судал болохоор цементэн дээр засцсан байдаг болохоор яг тэр талбайд оргилдох тэр тоглогчдын явж байгаа бол мэдэгдэхгүй юм. Тэгээ энүүгээр маш том ялгаатай тийм учраас $1 миллион сет гэдэг юм. Тэгээ хамгийн ихний судал нь болохоор ерөөсөө 40 хүн суудаг юм. Тэгээд өнөөдөр тэрний нэг нь болоо суусандаа маш их баяртай байна. За тэгээ цааш нь тайлбаргүйгээр зүгээр явуулчих та бүхэн сайхан үзээд өгөөрэй. Эхнийг бол орон ордолт сууж болдгүй. Одоо хин цогох бай. Заавалч зогсчих ёстой байхгүй. Оо за. За ингээ эхнийг бол оруулангууд сууд юм байна манайхаа. За ингээ суудлаа суугаад авсан шиг манайхаа. За ингээ суугаад авсан шиг. За ингээ тоглолт эхэллээ тэ манайхаа. Гоё шүү. And OVO out of that. Once again, that's OVO. Oh my God, the classics, the Beatles, come on man. How can I be hungry anything else more than this? Come on man. Wow. Let it be. Амра. Ойлоо ингээд Chicago Bulls Timberwolves $7,800 суудал дээр
За суугаад ингээ тоглолт үзчихсэн. За энэ хүмүүсээс асуугаад байна энэ мөнгийг хаанаас олсон ингэ. Тэгээ бид хоёр бас Америкт бас олон жил бизнес хийсэн болгоод ийм мөнгө байна аа тийм ээ. Энэ бол бас гоё байна шүү дээ. Одоо бид нар ингээл одоо жишээлбэл дараа ингээд тэр гоё гараад байна ядчих чи. Хамгийн одоо жишээ нь эндээс авж байгаа мэдрэмж дасархаа шүү дээ. Тэгээ хаанаас яаж мөнгө олох бид нар Америк 23 жил болж байна. Бидний хийж байгаа бизнестэй бидний юмнууд бас яг бид нар дуртай юмнасаа одоо юм үзээд харчих бас нэг боломжтой болчиход байна шүү дээ. Гэхдээ тун удахгүй Монгол хүүхдүүд манай Монгол Airways Academy хүүхдүүд удахгүй тоглолтоо харчлаа гараа. За бид хоёрын хувьд энэ Америкт нэг юм жижигхэн 5 доллараар ажилладаг, уургаар ажилладаг. За удлаа. Нөгөө манай Бэли нөгөө Миннесотад байдаг Бэли бид хоёр тийм боломж олгосон байгаа тийм ээ. Тэгээд манай Бэли одоо ингээд энд чинь Миннесота мужийн 50 одоо нөлөө өгөх үнээр байгаа шүү дээ тий. Тэгээ бид хоёрыг өнөөдөр ингээд энд ирээд үзээч гээд одоо ингээд миний одоо Бэлигийн өрсөлдөөр одоо за ингээд манай найз нөхдүүд үзэж сууж байгаа бол одоо ингээд заастаа гоё байна. За гоё шүү балах энэ арай. Яг ингээ хамгийн ихний суудал дээр. Ингээ бид хоёр ингээ үзээ сууж. За гоё шүү. Okay. Say, I was wondering if you can say a couple of words in Mongolia. So can you say okay. like, love you Mongolia? So can you say like, Artasho? Aitasho. Can you one more try? Aitasho. Okay, now can you say hello in Sino? Esanyo. Yeah, you're Esanyo. doing good. You're doing good. I gotta get to Mongolia. I'm gonna bring you to Mongolia, sir. Yeah, please welcome I to gotta go. Mongolia. Right? Thank you. Yeah. We're gonna fucking downtown there. За Монгол хүүхдүүд тоглох боломж байна уу? Одоо л манай инкүүдээ ингээд одоо ингээд тоглоход бид нар ёстой. Одоо манай инкүүдээ хөрг одоо хамгийн ингээд тоглоод одоо тэгэл энэ жил үзэл тэгээд бид нар бүгд бүгдээрээ л итгэл найдвар тавиад байж байгаа шүү дээ үгөө. Тоглоцохоор шийдтэй байна. Тэгээ шүү дээ. Одоо тэгээд бид нар сайхан ерөөгөл байж л тэгэл олны одоо энэ хараа. Яа одоо тэр гоё алхам хийж орлоо шүү дээ. Энэ Гобер центрийн бимийг хараа манай ганаа бол ингээд тэр 7 фиттэй ингээд иншгэл ингээд байж байгаа юм шүү дээ. Тэгэл дараа нөгөө Монгол Airways Academy бэлдэж байгаа Чикаго хотоор орчмоор амьдарч байгаа нөгөө Airways-тай бүх сонирхож байгаа Airways-тай хүмүүс хичээлж байгаа хүмүүс ийм л юмуд хүрэх гээд үзээд шүү дээ. Тэгээ ямар уу? За хүрэн шүү монголчууд. Тэ. Угаасаа ингээд Монголоос одоо 40 хүүхэд ингээд сонгон шалгуулалт хийсэн. Били Stars Academy, Монгол Airways Academy ингээд хамтан ажиллаа ингээд тэгээд өнөөдөр Били ингээд өөрөө энэ дээрээ бид хоёр ингээд юм үзээ сууж шүү дээ. Ямар вэ? Тэр гоё байгаа шүү дээ. One shot, Anthony Edwards. Let's go, baby! Right there! Замалахсаа дамжуулаа. Хүнээсээ харалтай. Болж штэ үгүй. За. Нара. За яс орцноо. Заасаа төвлөрөөдөг. Зэнг алдар Чикаго Буллс тамирчин. Гинчнэрийн мэдгүй байна. Хачи. Нэг бивч. За одоо 2-1. Бэлтгэж амжилттай. Жала. Яа! Ганцаараа дуургаж байгаа онцгүй ба. За хар зам. Нэг юм яа. Хар зам. Хөгшөө гэдэг хоёр угаа болио.
За тэгээ бичлэг маань энэ түрээд өндөрлөж байна. За тэгээ насандаа мартахааргүй сайхан дурсамжийг бүтээлсэн андуудаа маш их баярлалаа. За тэгээ бас бичлэгийн маань лайк дорж шеэр хийж за комент хийсэн та бүхэндээ бас их баярлалаа. За баярт.